Одоогоос 2-7 хоногийн өмнө Доронтой аймгийн Хүлэмбөр суманд ихээхэн хэмжээний хээрийн төмөр гарч 58 айлын гэр хашаа сарвж 5000 орчим мал сүрэг өртсөн гамшигт явдал болсон. Тэгвэл төмөрт өртсөн орон гэр амжиргаа залгадаг мал сүргээ алдсан иргэдэд туслах хандивын аянууд орон нутагт өрнөж байна. Хүлэмбөр сумын 50 гаруй айл төмөрт их хэмжээний хохирол амлсан судалгаа бий. Тэгвэл хөрш зэрэгэлдээ Баян Түмэн сумын малчид, төрийн албан хаагчид, мөнгөн хандив болон энэ хавар төлөлөх 100 гаруй хонин сүргээ хандивллаа. Би бас 86 онд яг энэтэй адилхан төмөрд өртөөд тэг өмсөн говцтойгоо хэдэн хүүхдээ авгаад байгаа болсон. Тэгээ би энэ аянд бас нэгдэж 25 хон хандив болгож өгч байгаа. За ингээд бидний гал төмөрийн гамшигт тохиолдсонд ингээд манай Баян Түмэн сумын ард иргэд цэцэрлэг захиргаа ингээд бүх хүмүүс ингээд хандивд нэгдэж бидэндээ ингээд сэтгэлийн хандив өргөсөн та бүгдтэй баярлж ингээд бас тэгээд манай Хүлэмбөр сумын 89-аас 91 оны төгсөлтийн хүүхдүүдэд бас бидэнд ингээд хандив тусалцаа үзүүлсэн та бүгдтэй сэтгэлээсээ үнэхээр баярлалаа. Хандивын аяны нэгдсэн дүнг гаргаагүй байгаа ч одоогоор 30 гаруй сая төгрөг 600-аад бог мал цуглаад байгааг сумын удирдлагууд ярьж байлаа. Хандиваар ирсэн мал сүргийг газар дээр нь аль өрхүүдтэй эхнээс нь хуваарлж байна. Хандивт иргэд хөдөлмөрчд байгууллага хамт олноороо анги төгсөлтөөрөө маш их давалгаалж байна. За тэгээ ийм үднээсээ бол манай иргэдийн маань гамшигт өртсөн хохирсон малчдын маань бол амьдрал ах сэтгэл санаа хэвэн болох төвшөндөө бол орж байна. Монголын онцгой Хүлэмбөрөөс хандивын аянд нэгж байгаа. Одоогийн байдлаар 600 гаруй бог мал 30 сая төгрөг эд материалууд цуглаад байгаа. Тэр бүгдийг малчдынхаа гар дээр хүргээд байгаа. Мөн улаан загалмаадаас 100 гаруй хонь цуглуулж маргаашаас хүлээлгчгөр ингээд бидэртэй холбогдоод байгаа. Ийхүү сайхан сэтгэлт монголчууд нэг нэгэндээ ядарсан цагт нь чадах чинээгээрээ тусдим үзүүлж түүмэрт өртсөн малчид баг багаар хуучин амьдралдаа иргэн орж байна. Түүмэрт өртөж хохирол амсныхаа дараа биш, өмнө нь урьдчилан сэргийлэх талаар хөрш зэрэгэлдээ аймаг сумдын удирдлага ард иргэд хамтран ажиллах нь чухал байгааг онцоллоо. Сумын нутаг руу орж ирсэн үед нь биш, хөрш зэрэгэлдээ сумдуудаа бас туслах маягтайгаар өөртөө 3 бүлэг гаргаж ингэж хамтарч ажиллаж энэ хээрийн төмрийг бас унтраалтсан. За үүний дагуу бас тодорхой хэмжээний бас бусад айлуудыг бас эрслээс бас хамгаалж чадсан байхаа гэж үзэж байгаа.